Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-ны дагаас басан гарагийн 20 цаг 10 минутаас хүргэж байгаа хоолболтол хов зугаа оройтой шаршуур нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 19-ны лав гарагийн дугаар шуудрахад бэлэн боллоо. Студиуд хөтлөгч Ханцаа Амын найруулагчаар өндрөхөнд ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар аялахад ас хязгааргүй 70 жилийн түүхтэй жуулчин компани аяллаа хөтөлбөрүүд мөн интернет эмнэлэг хамтран ажиллаж байна. Би л 100 хоногтой орой мэндийг хүргэе. Яа бүгдэнд орой мэндийг хүргэе. Манайхан хов бацхад бэлэн л үсттэй. Билээ. За өнөөдөр танилцуулах алдартай тавчхан дурдъя. За өнөөдөр танилцуулах алдартай маань өчигдөр би амьдрал чамд жүрж өгөхөд гэдэг одоо хит болж байгаа драмын жүжигчдийн тухай танилцуулна гэсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр олдрын жүжигчин болох гол дүр шүү нөгөө дүр юм байлаа. Эсүний ээжийн дүрийг бүтээсэн жүжигчин Юмхераны тухай танилцуулах билээ. За тэгээ ер нь маш чадварлаг жүжиглдэг юм мундаг жүжигч юм байлаа. Тийм байна. За тэгвэл хоёулаа адилхан бүсгүүчүүдийг танилцуулах юм байна. За би өнөөдөр танилцуулах байгаа жүжигчин би бүр ингээд орчуулж явахдаггүй бүр өмнөөс нь ингээд гомдоод байлаа. Ямар амьдрал гэхээр ийм байдгийн бол тоо гэж бодоод баг насандаа нэг од толцсон хүүхдүүд чинь жоохон золиосолчих гээд байдаг штеп. Яг л тийм амьдралаар амьдарч исэн буюу буржиг устдыг би нэг танилцуулж ясан да. Багада буржиг уст гээд яг тэдний үеийн бас нэг юм жүжигчин бүсгүй байна. Нилээ алдартай. Гэтэл яг сайхнаар төгсөөгүй гэх юм уу та. Буюу Judy Garland гэж бүсгүйг танилцуулахаар бидлээ. Тэгээд энэ бүсгүй амьдралыг хүргэе. Гэтэ амар хэцүү амьдралтай гэх юм уу та. За Judy Garland яг жинхэнэ нэр нь болохоор Frances Ethel Goom гэдэг нэртэй юм билээ. 1922 оны 6 сарын 10-нд төрсэн Америкийн жүжигчин, дуучин байсан. За тэгээ хөгжим, драмын дүр, дуу бичлэгийн зураач, концертын тайзан дээр жүжигчний хувьд олон улсад нэр хүнд тээж болсон, шүүмжлэгдчихсэн маш өндөр үнэлгээ авсан байдаг. За тэгээ олон талт чадвараараа алдартай байсан учраас тэрээр алтан бөмбөрцгийн чагнал, тооныгийн тусгай шагналыг хүртэж ирсэн. За дээрээс нь Академи насан туршаагүй хүүхдийн шагналыг хүртсэн 12 хүний нэг. Маш цөөхөн жүжигчтэй нэг байт юм лээ. За амьдралаас нь дурдвал Garland болохоор Grand Rapids хотод төрсэн. За Ethel Marie Goom болон Frances Frank Avent Goom нарын отгоо охин нь болж мэдлсэн байдаг. За тэгээд аав ээжийнх нь болохоор Grand Rapids хотод сурсан. Видео биелжүүд буюу одоо явж цирк үзүүлдэг, дуулдаг одоо явуулын юу гэх юм те. Цирк цирк биш. Хөгжим дуулдаг тоглолт хийдэг. Сандр ууран сайхан. Тиймэрхүү юм байсан. Жүжиг тоглодог, кино, театр ажиллаулдаг, тэгсэр нас дуулдаг ийм хүмүүс байсан маам. Тэгэхэд багт нь болохоор гэр бүлийнх нь baby гэж дууддаг байсан юм билэ. Эцэг их нь хоёр эгчтэй. Тэгээ бүгд ингэж дууддаг байсан. Тэгээ гэр бүлийнх нь дуу бүжигт байнга оролцдог. Багасаа л гэр бүлээрээ хөгжмийн орчинд өссөн маам л да. За анх тайзан дээр гарсан дүр нь болохоор 2 настайдаа гарсан. Тэгээ төрсөн эгч дүүс болох Mary Jane, Susan Goom болон Dorothy Virginia Jamie Goom нартай хамт Зулсарын баярын шоуны үеэр аавынхаа театрын тайзан дээр нөгөө Jingle Bells гэдэг дуу шүү дээ тий. Тэр дуугаас ингэж анх дуулж ясан байт юм байна. Ингээд 26 он болоход аав нь 26-ны 6 сард нэлээд том цуурхал төрсөн. Юу ингэж гэсэн чинь аав нь ижил хүүсэнтэй холбоотой гэсэн нэлээд том цуурхал гарсны дараа тэр нөгөө оршин сууж исэн газараас нүүхөөс рүү харахгүй болсон. Ингээд нөгөөд Калифорни руу явсан баа. За тэгээд аав нь болохоор тэндээ өөр театр худалдаж авч ажиллаулаад ээж нь болохоор огтой удирдаад тэдний кинонд урлах руу ер нь оруулахаар ажиллаж буюу өгчтойгоо туулж ажиллаж эхэлсэн маам л да. За нөгөө гэр бүлийн уран сайхаж гэдэг шиг энэ 3 охин гурлаа багасаа од толцсон байсан гэж хэлж болно. За тэгээд 1928 он болсон. 28 онд болохоор за энэ Goom-ийн эгч дүүс нар Meglin Kids гэдэг бүжгийн хамт хийсэн Ethel Meglin-ийн удирдах бүжгийн сургуульд эсэж орсон маамлаг гуруулаа. Тэгээд жил бүр Зул сарын баярын шоунд энэ хамтлагтай хамт ингээд оролцоод тусгай шоунууд оролцоод ингээд явждаг байсан маа. Ингээд эгч дүүсийн гурвал болохоор 1934 онд болоод Жорж Жеселтэй хамт Чикагод Дорн дахны театрт тоглохдоо Gami эгч дүүс нэртэйгээр олон жилийн турш аялан тоглолтыг бол хийсэн байдаг. За тэгээд 34 оны сүүл гэхэд Gam гэдэг нэрээ болохоор Garland Sisters болгон өөрчилсөн юм билээ. Нэрний тэр жигтэй. За ингээд Frances Hogg Carmichael-гийн алдартай дунаа санаа авсан удалгүй нэрээ Judy болгож өөрчилсөн буюу бага охин нь Judy Garland болсон юм учиртай тайзан дээр ингэж авсан юм билээ. За ингээд 35 оны 8 сар гэхэд Mary Jane Susan Garland буюу эгч нь Nevada мужи Reno руу нисээд тохой мужийн Jamie Davis гэдэг найрал хөгжмийн гишүүн залуутай танилцаад ер нь уулздаг байсан учраас хөгжимчин Lincoln-тай гэрснэр хамтлаг ерөнхийдөө буюу за энэ 3 охин одоо эгч дүүсийн 3 хамтлаг тарсан юм түүхтэй юм билээ. Нэгэн гэр бүл зохиосноор тал зам хөөсөн гэсэн. За тэгэхээр ахиж өрн тайзан дээр хамтарч ингэж гарч ирээгүй энэ 3-ын хувьд. Тэгэхээр бага охиных нь хувьд бол
одоо урлагт орно гэж шийдсэн байсан байна л да. Тэр нь ч гэсэн аюу сонирхолтой байсан. Яг гэсэн чинь 1935 оны 9 сар болж байгаа. Ингээд болохоор Луис Майер дууны зохиолч Бертон Линийг чи Лос Анжелест очиодхоо очингуудаа тэр театрт очингуудаа Garland Sisters-ийн тэр тоглолтыг нь үзээд хэр байгаа гэж надад тайлан бичээд ингээд өгөөдхөө гэж гуйсан байгаа юм. Тэгээ гуйхт нь нөгөө очиж үзээд тэгээ тайлан бичээд ингээ өгсөн байгаа юм л да. Тэгэнгүүт нь таалагдсан юм яасан хэдхэн өдрийн дараа студид урьсан ба. Манад ингээ хүрээд ирээч гэд Гарланд болон багын болон тийм ээ аавыг нь хамтар Келвер дах Метро Голден Майер студид гинти шалгалт өгөхөөр дуудсан байгаа юм л да. Ингээ шалгалт аваад охиныг дуулуулсан, жүжиглүүлсэн бүх юм үзнийхээ дараа шалгалт авсныхаа дараа Гарландыг тэр даруй Метро Голден Майер студид гэрээ байгуулсан. Шууд гэрээ байгуулад гэтээ дэлгэцийн шалгалт аваагүй буюу кинонд хэр тоглох юм бэ гэх нь бол огт аваагүй юм билээ. За студ гэрээ байгуулсан. Гэхдээ гэрээ байгуулсан хэрнээ яг энэ охиноор юу хэлэх ёстой билээ гэдгийг учраа олохгүйсэн. Авьяастай байгаад идэг. Гэхдээ юу хэлэх вэ гэдгийг олохгүйсэн. Яагаад гэдгсэн чинь охины хувьд болохоор тухайн үед 13 настай байсан Гарланд. За хүүхдийн одууд дундаа нас нь ах мот болсон байсан. Тэгвэл насан туршид кино тоглуулах гэхээр хэтэрхэж авах. 13 настай яг ингэ дунд байсан учраас яг учраа олохгүйсэн л та. За тэгээд дээрэс нь гадаад төрхийн хувьд болохоор энэ студийн хувьд нэлээд толгойн өвчин болж эхэлсэн. Яг тэгэхээр 151 см өндөртэй. Тэгээд нэг тийм хөөхөн биш гэж үзээд байгаа. Тухайн үеийн жүжигчд нь болохоор их л хөөхөн стандарттай байж л дээ. Царайлах хэмжүүр нэрээ өөрсөн баг. Хэмжүүр нь бүр одоогийнхоос илүү өндөр байсан гэх юм. Надад бол хөөхөн санагдаад байгаа юм. Үгүй хөөхөн биш гэж үзчихсэн. За бүр тэр тусмаа дург булаам төрхийг харуулж чадахгүй гэж шүүмжилж ирсэн л та. За тэгээд Гарланд, за Ава Гарднер, Лена Тернер, Элизабет Тейлор нартай хамтарч одоо бас нэлээ одоо жинхэнэ гоо үдгслэн гэж байгаа ш. Дээрээ болохоор нартай хамтарч хэд хэдэн кино найруулагч болохоор Чарльз Уолтерс хэлэхтэй болохоор за тухайн үед Жюдигийн хувьд бол маш их мөнгө хийдэг хүн байсан. Амжилттай ч явж байсан. Гэхдээ тэр нугасны мухад игдэх байсан. Гэдээс энэ ямар нүдээр харсан юм би сайн мэдэхгүй л байна л та. Тэгээ байсан. Тэгээд энэ нь түүний сэтгэл санааны хувьд маш удаах хугацаанд хор хөнөөлтөд нөлөө үзүүлсэн гэж бодож байна гэж хэлжсэн. Тэгээд ер нь бол энэ нөгөө хямралаасаа болоод юу гэх юм өөртөө итгэх итгэлгүй болгочихж байгаа тийм хүмүүстэй харьцуулаад байгаа. Тэгээд ер нь ойлголтоор чи бол нугасны мухад игдэх штэ гэдэг ойлголтыг өгчхөөрөө өөрийнхөө үнэлэх хүлэмж гэдэг хүнд байхгүй болчихдөг юм байна л та. Тийм шүү хүн болгонд хичээлээд байвал тэгээд чи царай муутай ингээд харж хэцүү штэ. Энээсээ болоод насан туршдаа ер нь нэг ийм дарамтанд амьдэрсэн гэсэн. Ямар сандал студийн дарга нь болох Майер түүнийг бяцхан бүхтэр гэж бүрнэрсэн байдаг. Жохо юм бүхтэрл юм бэлээ л дээ. Тийм учраас нэг тийм доромжсон гэхүү те ингэж хоч өгч. Тэгээд жоох хүүхэд байдаг шүү дээ. 13 таа шүү дээ. Жоох амтчуудад тэгээд насан турш хүмүүсэнд тоглоод харж ямар нэмэр баг. Тэгээ айлтай юм шиг гэрээ байгуулчаад те ямар ч гэсэн бяцхан бүхтэр гэдэг юм хочиг өгсөн байсан. За ингэж нэрлэж энэ тэнд ингэ явж байхад нөгөө бяцхан бүхтрөө гэж дууддаг байснаас нь болоод өөртөө итгэлгүй байдлыг нь улам бүр даймжруулсан байна. За тэгээд нөгөө Холливуудын гоо сайхны стандарт гэдэг юм чи айл энэ үеэс эхэлсэн байсан буюу чи нөгөө нугасны мухад идэх хэлж байгаа шүү дээ. Тийм учраас шүдэнд нь авдаг нөгөө юм аппарат идэх шүү дээ. Шүдний аппарат зүүсэн. За тэгээд дээрэс нь хамрыг нь хэлбэрийг өөрчлөхийн тулд эрзээний хэлбэржүүлэгч гэдэг юм байсан юм байна л да. Гадна талд нь ингээд зүүчдэг юм байна. Ингээд шахдаг. Тэрийг байнга зүүлгдэг байсан. Уу яас хэцүү юм бэ? Хамар нь одоо том байсан гэж үзээд байгаа юм уу? Яас ямар ч хэлбэржүүлэгч гэдэг нэг юм өмгийн ингээд зүүлгчдэг. Хөөхөн байгаа зү. Мэдгүй ингээд байнга ингээд зүүлгчдэг байсан. Жохон хамар нь өөр болцсон юм уу? Шахаад ямарчсан байгаад нэлээд удаан хугацаанд тэрийгэ зүйлгсэн. Тэгээ дээрэс нь шүдний хэлбэрийн засч ингээд шүдний хэлбэржүүлэгч бас байнгын зүйлгчдэг байсан юм байлээ. За ингээд 1935 оны 11-р сарын 16-нд 13 настай байсан Гарланд охины аав нь менингитээр өвдсөн. Тэгээд эмгэг твтэд эрүүл мэндийн байдал маш их хурдан мууцсан. Тэгээд дээрэс нь эмгэг твтснийхээ маргааш нь буюу аав нь 49 наснда нас орсон. Энэ сэтгэл санааны байдал нь бүр л хүнд болж эхэлсэн байна л да. Ингээд Гарланд болохоор студид янз бүрийн л үүрэг гүйцэтгэжсэн. Гэтэ одоо яг кино тоглуулад ч юм уу жүжигчин болгож авахгүй байсан л да. Ингээд эцэст нь Диана Дарбны эсрэг бүх нэм гараг гэдэг 1936 оны мюзикл кинонд бол нөгөө туслах дүрээр анх ингээд тоглуулсан байна. За Гарландын анхны уран сайхны кино нь болохоор хөл бөмбөгийн сэтвтэй хөгжимд инээдмийн кино байсан. Ер нь мюзикл кинонд тоглодог дуулдаг юм бүсгүй байсан байна л да. Тэгээд цаашаа кинонд тоглуулж эхэлсэн гэсэн. Гэтэ дартан байгаагүй ерөөсөө. За хамтрaalч танилцуулаад үргэлжлүүлье. Аялахад алс сэц гараагүй 70 жилийн түүхтэй жуулчин компани аялал хөтөлбөрөөр танилцуулъя. За тэгээд жуулчин компани нь Монгол улсын анх дахь жууган аялал жуулчдын компани нэг. За тэгээд 70 жилийн туршлагатай хамт олон таны мөрөөдлийн аяллыг бодит болгохоор зорио ажиллаж байгаа. Тэгэхээр 3 сард одоо санал болгож байгаа аяллууд нь юу юм бэ гэхээр тийм ээ. Гуанчжоу хотын Кантон Фэр үзэсгэлэн худалдаа байна. Энд шууд нислэгтэй
оролцох шууд нислэг хоо. Энд үзэсгэлэн яах юм гэхээр худалдаанд оролцоод олон улсын үйлдвэрлэгч нар болон бусад бизнес эрхлэгч нар өргөнөөр оролцдог юм байна. Тэгэхээр шинэ брэнд, бараа бүтээгдэхүүн судална. За мөн өөрийнхөө бизнесээ өргөжүүлэх боломжийг нь олгодог Азийн томоохон үзэсгэлэн худалдааны нэг гэсэн үг. За тэгээ газрын дэважин хайнан арлын шууд нислэгтэй аялал байгаа юм байна. За аялын хөтөлбөр сармагчны арал агаарын лифт дээр аялах, beauty crown grand show үзэх, далайн эрэгт амрах, Атлантис усан парк тоолох гэх мэтчлэн зүйлсүүд бол багтсан байгаа. За тэгээ 2025 онд эрч хүчээ сайхан сэргийлэхээр Букок арлын шууд нислэгтэй аялал бас байгаа. За гэр бүлэрээ аялахад хамгийн тохиромжтой хөтөлбөрийн дагуу Wing Wonder гэдэг парк, за Ocean World, шүрэн арал, сафари амтны хүрээлэн, хотын аялал, Венецийн гэрлэн шоу зэрэг үзэх боломжтой. Тэр нь бол Букок руу гэр бүлэрээ явахад тохиромжтой юм шүү дээ. Тийм байлаа. Гэр бүлийн аяллаа шишээвэл зүгээр гэдэг юм байлаа. За тэгээ Туркийн 3 хотын гайхамшиг мэдрэх бас аяллууд байгаа. За тэгээ энэхүү аяллаа хөтөлбөрт Анталиагийн далайн эрэг, Памуккалийн халуун аршаан, Истанбулын түүхэн дурсгалд газруудыг үзэж сонирхолтой. За аяллалын үнд нь багтсан зүйлс нь юу багтах юм бэ гэхээр нислэгийн тий зонгоцны буудлын такс нь багтчихэж байна. Хөтөлбөр заагдсан зочид буудал, хөтөлбөр заагдсан хоол үзүүрүүд аяллаа иж бүрэн даатгалаас ингээд багтчихж байгаа шүү. Тэгэхээр одоо аялаа дараа төлөх боломжтой банк болон одоо банк зээлийн аппликейшны үйлчлэгийн талаар дэлгэнгүй мэдээлэл нас авч болох юм билээ. Бэлэн мөнгө бол та ингээд зээлээр аялж болох нэ. Тэгэхээр жуулчин компани Facebook хуудас болон 7288 1212 7288 1212 дугаараас дэлгэнгүй мэдээлэл аваарай. Хаяг байршлын хувьд элчингийн гудамжны Мика зочид буудлын баруун талд за тэгээ жуулчин компани байр буюу байшин дээрээ жуулчин гэсэн том хаягтай. За энэ байрны 2 давхурд байрлаж байгаа. Яг үнэн. За сошиал аяг нь www.julchin.cg-ийн гэж хайгаад орж ирэх нь мөн Facebook хуудас нь болохоор жуулчин компани аялахад ас хязгааргүй гэж бичгээр гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан аялахад ас хязгааргүй 70 жилийн төвд жуулчин компани аялын хөтөлбөрөөс танилцууллаа. Тэгээ энийг бүр тогтохгүй маш олон хөтөлбөрүүд байгаа ороо танилцаараа манайхан бас тийм ээ. За ингээд маш хэцүү ихэлсэн гэсэн үг. За Карланд болохоор жүжигчин зориулсан студиос зохиосон төрсөн өдрийн үдшилэг гэх нэг юм болдго юм байна л да. Одоо жүжигчнийхэн төрсөн өдөр нь болохоор бүүнд ангил тэмдэглэх юм байна. За тэр үед нь болохоор Clark Gable зориулаад би үүнийг хийх хүсээгүй гэдэг дууны тусгай найруулгаар ингээд дуулсан байгаа анх. Тэгж дуулахад нь студийн удирдлагуудын анхаарлыг анхудалд татж байгаа. Уул нь шалгалж авсан шүү дээ. Тэрнээс өмнө юу хэний чараанд дуртахгүй ингээд яваалаасан ба. За тэгээ түүний дуусан дууг нь маш сайнаар ингээд үнэлж ийсэн. За тэнгүүтээ одоо студент тийм ээ арын хашааны мюзикл гэдэг цуврал Карландыг Микки Рүүнитэй хослуулснаар амжилт авчирсан байдаг. Ер нь бол үнэлэгдэж арай чамаа студидэл үнэлэгдэж эхэлсэн гэсэн. Ингээд 37 онд болохоор цэвэр цустай хүмүүс уйлдаггүй киноны туслах төрийн дүрээр хамтдаа анх гарч ирсэн. Тэгээ эцэст нь анх удаа болохоор зэвсэг тавцсан хүүхнүүд 1939 оны кино юм бэлээ. Кинонд гол дүрийн дүр тоглоод эцэст нь Харди киноны Анди Хардигийн дүр тоглосон байдаг юм бэлээ. Тэгээ Анди Хардигийн амьдрал зэрэг ингээд цуврал юм 3 үргэлжлсэн ангитай юм бэлээ л дээ. Зэрэг нэмэлт 5 кино тоглосон байдаг. За Карланд Рүүни болон бусад залуу жүжигчид юу яадаг гэсэн юм тухайн үедээ маш шахуу хуваараар ажилдаг байсан учраас нойргүй шахам хундаг гэсэн гинэ. Зураг авалтууд хитрхи шахуу байдаг байсан. Тэгээ байнгын ингээд нойргүй хагас түнээртэй яваад байдаг байсан. Тэгээ нэг киноны дараагаас хийж буй олон зураг авалтуудын энэ маш галзуу хурдыг нь гүйцэхийн тулд тэднэрт нойрны юм байнга бичиж өгдөг байсан. Тэр жүжигчтэй ингээд юм байнгын уулгадаг байсан юм байна. Тэгээд нойрны юм уулгана. Нойр хөрөхгүй байх гэвэл нойрны юм уулгачих чагаа. Ядраад байх гэвэл сэргээх төрлийн юм ингээд уулгачдаг байсан юм байна. Тэгэхээр энэ ч одоо бага насны хүүхдүүд юу нь бол ийм уулгаад эхэлсэн байсан л гэсэн. За тэгээд эннээсээ болоод мансууруулах бодисын байнгын хэрэглэн донтолд болсон. Насан туршийн тэмцэлд хүргэсэн гэж өөрөөс үлдээлдэг юм билээ. Хөөе тэгэл хамт юу идэж ууж байгаач мэдэхгүй шүү дээ. Идэж уучих гэж гэж аваад уучдаг. Тэгээ сүүлдээ тэр нь дом болцсон юм шүү дээ. Дом болцсон. Ер нь бол насан туршийн донтоо тэмцэн гэсэн. За дараа нь энэ их завгүй хуваарт маш хэцүү байсан гэж дургуутсан байдаг. Харин продакшны хувьд болохоор студийн хувьд болохоор энэ продакшн миний залуу насыг буюу хүүхэд насыг хулгайсан гэж ярьдаг юм байлаа. Харин хамтран тоглодог ус Рүүни түүний донтолтыг болохоор тэдний студидтэй одоо ер нь ямар нэгэн байдлаар холбоогүй гэж тайлбарлаад Жуди Гарланд болохоор тийм ээ Метро Голдвин Майер хизээч юм өгч байгаагүй. Ноён Майер Жудигийн төлөө ямар ч хориг тавьдаггүй байсан. Жудигийн одоо өхөлтөнд хинч хариуцлага хүлээхгүй харамсалтай Жуди тэр замыг өөрөө сонгосон гэж сүлд нь хэлсэн. Жоохон хүүхд өөрөө сонгосон гэхэд жоохон хэцүү юм шүү. Тийм шүү дээ. Тэгтээ 14 5 хүүхд ямар юмнаар өөрөө сонгоод ингэ явахад тийм ээ. За ингээд явсан. За хамгийн аимшигтай нь одоо Гарландын жин хэвэн байсан. Маш хэвийн хэмжээндээ байсан ч гэсэндээ студ түүнийг байнгын хоолны дэглэм барихыг шаарддаг байсан. За юу өгдөг байсан бэ гэхээр одоо өсөд хүүхдэл болсон юм чи өсөд өөр хоол захиална штэ. Тэнгүүд захиасан хоолныхын оронд нь юу авчирч өгдөг гэсэн нь ганц аяга дахианы шүл. Тэр дотор нэг их юм байхгүй шүлэл ингээ гаргацсан. Хар кофе л өгдөг байсан. Юу өөр юмрос өгдөггүй. Тэгээ өлсөд өөр мөр юм захиалахаар яг л энийг авчирч өгöd байсан баг. Тэгэхээр одоо турхаас яах вэ тийм ээ? Хүчээр шахав ингээ хоолны дэглэм. Хэдэн килограмм байсан тэр үед?
Тэр үедээ болохоор одоо ч 14 5 хүүхдийн хэвийн жиндээ гэхээр одоо шалахгүй л юм шиг байна. Гэтэл тур гэж шаардаад идэв байсан. Тураалт нь оруулах гэсэн юм байна. Тийм бүр нэлээд тураалт нь оруулах гээд ер нь өөртөө ихтгэлгүй байдлыг байнга л үждэг байсан маа. Чи царай муудаа гэж нүүр амын янзлах гэж оролтон дээрээс нь чи тархан байна гэн тург гин те ер нь л маш хэцүү байсан. За тэгээд 1938-аас 39 оны хооронд л одоо амьдрал нь Дюкинтэй арай нэг алдар ирж хүрсэн гэх юм уу. Яг ингээд Маргад Эрдэнэ хотын шидтэн гэдэг киног бүгд мэдэх баг. Намын ч уншижсэн. Оозын шидтэн буюу манайхаар Маргад Эрдэнэ хотын шидтэн баггүй. За тэгэхээр 1938 онд Гарланд 16 настай байсан. За энэ үедээ Фрэнк Баумын 1900-аад оны хүүхдийн номноос сэтүүлсэн Оозын шидтэн 1939 оны кинонд болохоор Дороти Гейлийн дүрд тоглосон байдаг аа. За тэгээд энэ дүр тоглохдоо бас ч зүгээр тоглуулчаагүй аюу сонио. Продюсер Артур Фрид Марвин Лерэ нар түүнийг анханасаа энэ дүр тоглуулахыг болно хүсэжсэн ч гэсэндээ студийн захирал болох Майер эхлээд 20 дугаар зуун Фокс ажиллаж исэн Шерли Темпл буюу нэг буржгар үстийг зээлэх гэж оролцсон. Танах ганцхан канад манах 20 дугаар зуун Фокст орсон байсан шүү дээ. Гэхдээ энэ кинонд ганц удаа тоглуулчаач гэж зээлхийг оролцсон ч гэсэндээ татгалцсан байдаг. А дараа нь болохоор Дина Дурбинийг энэ кинонд одоо тоглооч гэж гуйсан боловч боломжгүй байсан. Эцсүүлд нь гол дүртэн тоглох жүжигч болтойгоо учраас Гарландыг тоглуулсан. Тэр муухай аваад тийм гомдморч гэх юм уу. Продюсерд тоглуулчих гэдэг захирал нь шийдээд ерөөсө болохгүй байсан. За тэгээ Гарландыг энэ дүр тоглуулахын тулд шаргал хиймэл ус зүүлгсэн. Тэгээд түүний биеийн галбирыг нь одоо нэг жоохон махлагдуу те энэ тэрийг ингээд нуун гэсэн зорилгоор гинэ надад л бол тийг санагдаагүй. Нуух зорилгоор цэнхэр өнгийн дайршинжийг албаар сонгож ингэж өмсгсөн гэж байгаа. Тэгээ нэг хүүхэд жоохон хүүхчиг л харагдуулахыг хүссэн гэдэг. Энэ чинь 16-наас хүрсэн байсан шүү дээ. За ингээд зураг авалтын хувьд болохоор 1938 оны 10 сарын 13-нд эхэлсэн байдаг. За 1939 оны 3 сарын 16-нд дууссан юм билээ. За ингээд 2 сая гаруй долларын өртөгтэйгээр анх бүтчихсэн. За 23 оны байдлаар болохоор 34 сая доллартай тэнцвчлээ л дээ. Ингээд зураг авалт дууссан ба. Зураг авалт дуусны дараа болохоор дүнгэж дуусуугүй юу. За энэ студ нь яасан гэхээр Гарландыг сурталчилгаа хий гэж тал тийш явуулж гисэн. Киногоо сурталчлаа. Дээрээс нь зэвсэгт бяцхан хүүхэлтэй гэдэг киноны зураг авалт эхэлж байгаа учраас чи ийшээ шууд ороо гэд араас нь шууд киноны зураг авалтанд оруулсан баа. За тэгээд тэр бол Рууни хоёр жүжигчин тийм бай хамтран уус тамлсан сурталчилгааны аялалд ийш тийш ингээ явуулсан байгаа. За ингээ 8 сарын 17-нд болохоор Нью-Йорк хотын Capitol театрт нээлттэй хийсэн байдаг киноны үед. За энэ хоёр одыг өдөрт 5 одоо шоунд оролцохоор ийм шахуу хуваараар ажиллуулж ирсэн. Зөксөөч хөлөөгүй л өөр нь ажиллуулж ирсэн гэж байна. Хөдөлмөрийн үйлчлэг юм шүү те. За та бараг л яг тухайн үеийн. Ямар айхтрах ажилтай. Тэгээ дээрэс нь энэ хүн ч одоо нөгөө имэмдээ дунтчиход байгаа үстэй. Тэр имээ уухгүй бол унтахгүй болцсон байсан. За тэгээд энэ өдөртөө 5 шоунд оролцсон шүү дээ. За энэс гадна юу идэг байсан гэхээр Гарланд зураг авалтын үеэр маш их тамхи татдаг болсон байсан. 16 настай ч гэсэндээ тамхинд орцсон байсан юм бэлээ. Тэгээ нөгөө нэг дахианы шөлөөлөө нь кофе хоол уу. Өөр хоол ерөөсөө өгөхгүй юм. Бүрдсний хоолны дэглэмээ заавал барих ёстой. Хажуугаар нь чи одоо тэдэн минут ч юм усан цэлэх ёстой. Явган аялал хийх ёстой. За мөн давхар Бобби Кашатай хамт теннис тоглох ёстой. Бадминтон тоглох ёстой гэдэг юм хуваарьтай байсан. Эдрийг заавал хийх ёстой. Өдөр бол хийдэг юм уу? Стресснээсээ болол унтчих чадахгүй байсан баг тийм. Стресс энийг ачаалал. Тийм ер нь бол дээрэс нь тэр одоо тамхинд орчиж штэ. Тийм тамхитад стрессээ талаад байна штэ. За ингээд мөнхийн юм шахуу хуваараар ажиллаж агаад 1939 оны онд болохоор Оскарын шагналыг гардуулах хэсэл дээр болохоор Гарланд 1939 онд болсон Оозын шидтэн зэвсэгт бяцхан хүүхдүүд зэрэг киногаараа Оскарын насанд хүрээжүүдийн шагнал болох Цорын ганц академийн шагналыг хүртэж чадсан байдаг. За тэгээд энэ шагналыг хүртсэн дөрөвдөг л хүн юм байлээ. За түүхэн дэх 12 дахь хүнлийн шагнал 12 дахь үеийн шагналыг авч ясан гэсэн. Дөрөвдөг хүн нь болж авсан. Энэс хойш эдээд хүн авсан байдаг байна шүү дээ. За киноны дараа Гарланд Америкийн нэгдсэн улсын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болон тухайд болж исэн. Гэхдээ бас ч одоо энэ ашиг орлого нь өөртөө сайнаарч нөлөөлөггүй болж явсан л та. За ингээд насанд хүрсэн тийм ээ 16 хүрсэн байсан. Гарланд бяцхан Нели Келли гэдэг 1940 оны кинонд болохоор Нели Келлигийн дүр тогсон. За энэ болохоор түүний насанд хүрээд тогсон анхных нь уран бүтээл бол таарсан. За энэ дүрэн түүний хувьд болохоор өсөлт нэг талдаа өсөлт байсан л та насанд хүрэгчдийн дүрлөө шилтчихлээ. А тэгвэл насанд хүрэгчдийн кинон дээр шууд үнсэлдэх ёстой байсан учраас энэ маш хэцүү туссан. Анхныхаа үнсэлтийг өгөх гэдэг шүү дээ жүжигчтэй хамт тоглож байгаа жүжигчтэй өгөх байсан. За тэгээд карьерийнхаа одоо явцад бол Цорын ганц өгсөн одоо дүрлэл юм билээ л дээ өгч ингэж харагдав. Тэр нь болохоор нэлээд том сорилт болсон гэж үзэж байсан. За тэгээд хамтран тогсон жүжигчин Жорж Мерфи болохоор энэ кинон дээр болсон хамгийн ичмэр зүйл байсан. Би жоох хүүхдтэй те дөнгөж насанд хүрсэн хүүхдтэй үнсэлдэг болсон та ичмэр байсан л гэж сүулт нь хийсэн юм билээ. Тэгээд цаанаас тоглож байгаа юм чи яалтай л байдэ.
За ингээ яг энэ үед болохоор Гарланд өсвөр насндаа хамтлагийн ахлагч байсан арти шоутай хайр дурлалын холбоотой болсон байдаг. За тэгээд арти шоуд үнэхээр үнж байсан буюу анхных нь хайр. Чин сэтгэлээсээ хайрладаг байсан маа. За гисэн чинь нөгөө арти шоунд дөнгөж үерхэд эхлэх удаагүй байхдаа 1940 оны ихээр хайртай залуу болох нь арти шоу нь Лана тэр нартай хамт зүгтаацсан. Өөр бүсгүйтэй хамт зүгтаагаад алах болсон. Тэгэхээр ер нь бол давхар уулзчихсэн ч юм уу ийм л юм бол таарж байгаа. Хаяад ингээд яваад өгсөн л дөө. Тэгээ энэ үед сэтгэл санаагаар маш их унсан юм байлээ. За ингээд 40-од оны ихээр Гарланд өөрөөсөө 12 насаар ах хөгжимчин Дэвид Роузтэй харилцаа тогтоосон байдаг. За Дэвид Роузийн хувьд болохоор дөнгөж 18 нас хүрэх үед нь төрс өдрөөр нь гэрлэх санал тавьсан байт юм билээ. Өөрөөс нь 12 насаар ах шүү дээ. Тийм гэрлэх санал тавьсан. Харин Метро Голден Майер тэр нөхөр болох гээд байгаа хүн тухайн үедээ их нэртэй жүжигчин дуучин Марта Рейтэй гэрэлцсэн байсан учраас хоёрын харилцааг зөвшөөрөхгүй. Наа үн чи их нэртэй. Тэгээд чи дөнгөж насанд хүрч байна гэд. Ер нь бол тоогоо юу гэх зөвшөөрөөгүй юм билээ л дээ. За тэгээд тэд түүний салалтыг эзлэхийн тулд 1 жил хүлээхээр тохиролцсон буюу жүжигчний Гарландыг 19 хүрэхийг хүлээсэн нөхрийн эхнэрээсээ салахыг ингээ хүлээсэн ба. За яг энэ үед болохоор Гарланд дуу зохиогч Жонни Мерсертэй түр богино хугацаанд ингээ болцож байсан. Ингээ Мерсерээс салсныхаа дараа Гарланд 19 настай байхдаа 1941 оны 7 сарын 27-нд Гарланд Роуз нар гэрэлсэн байдаг. Нөгөө нөхөр нь өмнөх эхнэрээсээ салаад одоо харилцаагаа зэгтэлцсэн учраас гэрсэн юм байлээ л дээ. Тэгээд хэвлэлийн мэдээллийн тухайн үед энэ харилцааг нэлээд бүүн болгож ирсэн. 12 насаар өөр. Тэгээд 19 настай хийт олж байгаа тийм ээ. Олны одоо танил олж байгаа жүжигчин бүсгүй гэрэлжлэх гэсэн юм байна. Хамаг хараараа ингээд алдаад. За тэгээд тэд хамтдаа Лос Анжелесийн Бэл-Эйр дэх байрш нүүж очсон маам л та. Нөхөр нь болохоор арын хашаантай юм бяцхан галт хэрэг барих, одоо галт хэрэг явуулдаг юм жижиг өрөө мөрөд хүртэл байсан. За хамтын амьдрал нь ихэндээ маш тааламжтай байсан. Гэхдээ Метро Голден Майер энэ харилцааг үл зөвшөөрсөн буюу тэднийг салгах орлыг байнга хийдэг байсан. Хувийн харилцаанд нүртлэн ордог байсан. За тэд болон одоо энэ студийнхэн болон Гарландын ээж хосуудын харилцаа нь Гарландын өсөж байгаа карьерийг сүйтгэнэ гэж юу нь бол маш хэмээдэг байсан юм билээ л дээ. За хамгийн аимшигтай нэг мэдээлэл нь 1941 онд тэрээр нөхрийнхөө хүүхдийг тээж байсан л та жирэмсэн болсон. Гэхдээ Гарландын ээж болон студент захирлуудынхаа шаардлагаар өөр хүндэлт хэлгэсэн. Тэгээ жирэмслэлтийг нь огт зөвшөөрөөгүй буюу аборт хэлгэсэн байдаг. Нөхөр нь мэдсэн юм гэлээ. Мэдсэн. Нөхөр нь мэдээд Women's Word сэтгүүл бичсэн болохоор үүнийг нөхөр нь мэдэнгүүтээ маш ихээр уурлаад их нэртэй хүртэл дайсагнаж ингэж харьцаж байсан. Чи яагаад миний хүүхдийг ингэ ахуулж байгаа гэд бөөл юм болсон юм бэлээ. За ингээд хосууд эннээс олж харилцаа нь үнэхээр таарамжгүй болсон учраас 43 оны 1 сард шүүх хурал хийгээд тохиролцоо тэгээд 44 онд аль биесээр салсан байдаг. За ямар айхтар тий яаж одоо энэ хувь хүний баг ирэх талдаа нь ч одоо цэвийн амьдрал руу арай л ахтар урч. Чи кинонд тоглож байгаа учраас хүүхд төрүүлгүй чи аборт хийлгээл шууд ахуулсан байсан. Эндээс болоод нөхрөөсөө салсан. За тэгээ үргэлжлүүлээд мэдээлэл маргааш хүргээ тийм ээ. Энээс цаашаа бүр хэцүү юм болно гэдэг. Ямар ч би ихний нөхрийн танилцууллаа 5 хүнтэй суусан. Ийм бүсгүй баг. Тийм ээ тий. За баярлалаа үргэлжлүүлэн дараагийн алдарт нь руу орцгоё. За дараагийн алдарт маань өчигдөр та бүхэнд бас нөгөө амьдрал чамд жүрж өгөхөд 7 ангид киноны жүжигчдээс танилцуулна гэж хэлж байсан. Тэгэхээр өнөөдөр тухайн киноны ОЭ сүүний ээжийн дүрийг бүтээсэн жүжигчин Юмхераны тухай танилцуулахаар бэлтлээ. 1976 оны 10 сард төрсэн. За энэ жил 48 настай. За ингээд эхний мэдээлэл нь багшуулах мөрөөдөлтэй байсан юм байна жүжигч маань. За уг нь багийн мөрөөдөл нь Солонгос хэлний багшуулах байсан. Тэгээд угаасаач бусдад заа сурах дуртай хүн байж л тээ. За тийм сүүлийн эмэгтэйчүүдийн их сургуульд их хэл уран зохиол судлалын ангид суралцж төгссөн. За тэгээ сургуулаа төгсөөд хэсэг багш болох гэж байсан. Тэгээд бүр хэвлэлийн газар ч гэсэн ажиллаж байсан боловч юуны мөрөөдөл бол орхисон байлээ сүүлдээ. За жүжигчин болсон түүх рүү орцгоё. За их сургуулийн оюутан байхдаа жүжигийн дугууланд орсноор жүжигчин болох сонирхол нь анх үүссэн байдаг. За тэгээ үүнээс өмнө өөрийгөө одоо ер нь олигтой хийж чаддаг юм байхгүй. Ер нь жоохон ийм чадвар байхгүй. Тэгээ би ямар ч удаа тийм өөрийгөө бас их голдог юм хүн байсан. Тэгээ жүжиглсэн чинь хүмүүс эргэн тойрны хүмүүс магтсан маавалдаг. Чи яасан мундаж жүжиглэлт юм төрөлхий байстай юм шүү гэд. Ингээд баг амьдралдаа анх удаага ийм хийж чаддаг зүйлээ олсон. Тэгээд өөрийгөө ийм үн цэнтэй хүн юм байна гэдэг ингээд хүмүүсээс эргэн тойрны хүмүүсээс магтаал сонсоод ингээд мэдэрсэн байдаг. За ингээд 1999 онд цагийн ажил хийж яваад театрт шинэ хүн авах гэж байгаа тухай зар олж харсан. За ингээд анкета явуулснаар тэнцээд жүжигчний замнал нь 1999 оноос эхэлсэн байдаг. За тэгээд түүний орсон театр 1977 оноос хойш 46 жил үйл ажиллагаа явуулсан. Ер нь бол ийм маш одоо мундаг театр байсан. Солонгосын төлөөлөл болсон театр. Тэгээ уг театраас түрэн гарсан алдартнуудыг нь дуртахад л угаасаа баг ойлгомжтой буюу Шимэгч киногоор бидний танигдсан жүжигчин Сун
Сунгангу за энэ Сунгангу жүжигчин тэргүүтэй Ким Юн Сок, Ан Сок Хван, Ким Ёжин гэх мэтчлэн одоо яг нөгөө салбартаа тэргүүлж байгаа ийм мундаг ахмад жүжигчид энэ театраас түрэн гарсан юм байлээ. За харин жүжигчин Юмхераны хувьд 99 онд театрт амжилттайгаар ил сурч чадсан. Гэхдээ өмнө нь ерөөсөө жүжилжсэн туршлага байхгүй байгаа шүү дээ тийм учраас 1 жилийн турш ер нь бараг нэглээ суралцсан юм байлээ. Тэгээд 2000 оноос яг албан ёсоор одоо уран бүтээлтэй тоглож эхэлсэн гэсэн үг. За гэхдээ тэгээд ёстой нөгөө 0-аас нь эхэлсэн юм бэл. Багаас нь гэсэн. Тэгээд нөгөө жүжиглэх талаар суралцсан зүйл байхгүй. Тэгээд эхэндээ айхтар том дүрүүл юус авч чадаагүй. Жүжиглэх төрлийн мэдлэг байхгүйс учраас тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам түүний авах дөрүүд нь бол улам нэмэгдэжсэн. Тэгээд 2004 онд тоглосон жүжигтэй анх удаага том дүр авсан. Өмнө нь бол ингээд би тоглосон жүжигүүдийг харж хахад дандаа жижиг дүр туслаад явж байгаа шүү дээ. Хальт гарч ирчээл ингээд буцаад ороо авчдаг тийм. Тэгээд 2004 оноос эхлээл бас тодорхой хэмжээний дүрүүдийг ингээд авч эхэлсэн. Тэгээд 2 жилийн дараа буюу 2006 онд шин шилдэг жүжигчин хэмээх шагналыг хүртэж чадсан байдаг. Тэгэхээр ер нь жүжиглэл тал дээр бол ямар нэгэн байдлаар суралцаагүй ч гэсэндээ тэрийгээ ингээд өөрөө сурсан гэх юм уу байдлаар ингээд. За тэгээ амжилтанд хүрсэн нууцаас нь танилцуулъя. За түүнийг хурдан хугацаанд өөрийгөө олон түмэнд таниулж чадсан алтартан гэж дүгнэдэг юм байлээ. Яг 2000 оноос албан ёсоор уран бүтээл тоглоо 6 онд шилдэг шин жүжигчдийн шагналыг хүртсэн гэдэг чинь 6 жил л дээ. Гэтэ өөрөөс нөгөө олон түмэнд танигдаж чадаагүй ингээл нөлөө олон жил болж байгаа жүжигчд бас зөндөл байт юм байна. Тийм дорож 10 морон жил болцсон тий. 10 20 жил болдог хүмүүс байдаг. За тэгээ түүний хэлж байгаагаар за би ер нь тэ олон уран бүтээлд ингээд дүр авсан энэ нууц маань л театрт намайг ажиллаж явах үед маш хөөрхөн, гоё бие хаатай, эсвэл гол дүр тоглохоор маш олон жүжигчд байсан гинэ. За тэгээд тэр жүжигчд угаасаа л дандаа гол дүрийг тоглох гол хоорондоо өрсөлдөж шүү дээ. За гэвч жүжиг гэдэг чинь дандаа нэг гол дүр байгаад байхгүй тий. Туслах дүрүүд байна, эмээгийн дүр байна, за ээжийн дүр, авгаан дүр ч гэдэг юм уу тий. Тэгээд энэ дүр тоглох нөгөө хөөрхөн хүүхнүүд чинь тоглодог байсан юм байна л. Гүй би ийм дүр тоглохгүй тий. Гол дүр тоглоно гэх тий. Харин энэ жүжигчин маань ерөөс дүрийг олоогүй. Өгж байгаа дүр дээр тий авгаан дүр тоглох юм бол нас нь залгуу шүү дээ тэр үед чинь залгуу байсан ч гэсэн тэгээ гээл дуртай яг ингэ тоглодог байсан. Тэгээд маш олон удаа тэгэл авгааж үйдэг юм эмээ гэл ингээл ээжийн дүр тоглож явсаар байгаад туршлагдсан. Өөрөө тийм нөгөө хүмүүс чинь гол дүрөө хүлээгээд энэ тайснаар цугаадсан бол манай хүн болохоор байжуулах бүх дүр тоглоод өөрөө туршлагатай болоод шүү дээ тийм. За тэгээд өөрийгөө багаар бусдад таниулж дараагийн боломжууд нь хурдан гарч ирсэн гэж хэлдэм байлээ. За мэдээж хүн л улсын хойно гой сайхан дүр тоглохыг дотроо л хүсэж байсан. Тэгээ би ч гэсэн нэг гой сайхан хүүхний дүр тоглохсон гэд далийн болгон дандаа нэг юм авгаан дүр тоглох үү гэдэг сэтгэлээр унах үйж гисэн байсан. За гэхдээ сүүлд нь бодсмаа. Үгүй би тэгээ нэгэн тал надад одоо ингээл нэг авгаан дүр олгогдох юм бол би ядаж тэр дүрээ илүү сайн буюу илүү одоо детальчлаад гоё онцлогтой гаргаая л да гэж бодоод илүү хичээх болсон юм байлээ. Тэгээ энэ хандлага нь өөрийг нь амжилтанд хүргэсэн юм болоо да. Одоо ингээ 25 он гэдэг чинь 2000 оноос одоо 25 жил жүжиглсэн ба шүү дээ. Тийм байна. Тэгэхээр тэр хэмжээгээр л их мундаг уран бүтээлүүд тоглосон. За тэгээ дараагийн баримт нь алдартай найруулагчийн хараанд өртсөн түүхээс нь танилцуулъя. За ингээ бууж өгөлгүй явсан хүнд нөгөө боломжууд нь урсаал ороод ирдэг гэдэг шиг анхны дэлгэцэн бүтээлдээ 2003 он тоглосон юм байна. Жүжигчнэр ажиллаж гиснээс хойш 3 жилийн дараа гэсэн үг. За тэр бүтээл нь алдарт найруулагч Бунжуну гэдэг найруулагч үүд шимэгч киноны найруулагч. За энэ найруулагчийн аллагын дурсамж хэмээх кино байсан. Амар кино тийм. Энэ ч одоо шилдэг кино шүү дээ. За тэгээ Бунжуну найруулагч бүр өөрөө төрүүл санал тавьсан гинэ чимийн кино тоглох уу гэд. За тэгээ тэр жүжигчин Юмхераны өөр нэгэн тоглосон бүтээлийг нь хараад за ер нь энэ хүний кинонд тоглолыг шийдсэн. За тэгээ жүжигчин маань аллагын дурсамж кинонд дөнгөж 20 секунд гардаг гинэ. 20 секунд баг хүрхүүгүй үедэл гардаг юм. Тэгээд анзаарагддаг юм. Тийм би ч гэсэн гайхаад одоо айл хэсэд нь гарсан болоо гэсэн чинь тийм халтгаан л гараад өнгөрдөг юм байлээ. Тэгээд жүжигчнийг хараараа эхлүүлж дөнгөж одоо 3 жил болж байсан учраас түүнд ийм мундаг найруулагч те миний кино тоглох уу гэд санал тавьсан явдал бол өөртөө итгэлийг тэр хэмжээгээр нэмэгдүүлж өгсөн. За тэгээд жүжигчин маань 20 секунд гарсан хэсэгт бол баг нөх хүмүүст хоногшохоор гэдэг шиг мундаж үжилсэн. За тэгээ бүр зураг авалтын талбай дээр анх очиход нь арын ажилчид оруулаагүй гинэ зураг авалтын талбай руу. За үгүй одоо юу нутгийн хүүгээр авгаа ирсэн байгаа нэ одоо буцаа гар мар гээл те. Энэ кино зураг авч яах гэж мөрөө. Тэгсэн Бунжуну найруулагч цаанаас нь Юмхера ирсэн үү чи ороор ингээд ухтаж авсан. Тэгэхээр найруулагч маань ч гэсэн те жижиг дүр гэлтгүү бүх хүмүүсийг бас юм хүндэлж детальж те сайхан харилцдаг гэдэг нь боломжтой баг. За тэгээд кино нээлттэй хийх үед Юмхеран жүжигчин ер нь нэлээд сандарсан те. Яагаад сандарсан бэ гэхэд би хизээ гарах болоо гэдэг бодоодсэн. Тэгээ дээрэс нь киногаа нэг юм бүтэн
бүрэн ойлгож үзээгүй юм л дээ. Анхныхан дэлгэцэн бүтээш. Тийм учраас би гарах гэж бодсоор багт киног ойлгож үзэж чадаагүй. За дээрэс нь өөрийнх нь овог солонгостой ч гэсэн ер нь жоохон ховортой орох овголтой юм гэдэг овог чинь. Тэгэхээр юм хайран гэдэг нэрийг нь ом хайран гэд гаргачих үе дээ. Киноны төсөлөнд хин тоглосон гэж гардаг ш. Тэрийг бодоод миний тоглох хэсэг хэзээ бол гэж бодсоор багт киногоо сайн ойлгож чадахгүйсээр дуусгацсан. За тэгээ үүний дараа алдартай зохиолч юм хараанд бас хүртэж байсан юм байлээ. 2015 онд нэгэн тайзны жүжиг тоглож байгаа үед нь алдартай зохиолч Нөөхигён гэдэг зохиолч байдаг. За энэ тусч нөгөө өөрийнх нь тоглож ирсэн тэр 2015 онд тоглосон жүжигийг нь үзээд тэгээ ер нь бол энэ хүн их мундаг жүжигч юм байна. Дараа нь өөрийнхөө кинонд бас тоглоулъя та гэж бодсон гинэ. Тэгээ 2016 онд цацагдчихжээ. За энэ нөгөө зохиолч гэдэг Нөөхигёны бүтээл болох Dear My Friends гэдэг драмад тоглосон. За тэгээ энэ түүний хамгийн анхны улаан ангид кино болсон юм билээ. Тэгэхээр ер нь ингээл алдартай найруулагчтай зохиолчд бол төрүүлж түүнийг олж харсан гэсэн үг. Тийм байна. За хамтралчаа танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн хамтраалагчаар интернет эмнэлэг. За интернет төв эмнэлгийн дурангийн төв онцлогоо эмчилгээ хяналтыг цогцоор нь хийж байгаа. За тэгэхээр та өөрлөгөө яг хизээ сүүлнийг өнгийсэн бэ? Өөрийн дотрын эртнэлгөө хизээ өнгөж нэг харсан бэ гэхээр Монгол улс 100 мянган хүн тутам тохиолдох хотоодны хавдрын өвчлөлөөр өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлээд ингэ явж байгаа. За 10 хүний 7 нь хотоодны асуудалтай. Тэгэхээр та юу нүргээ шалгуулсан уу тий? Хотоодны хавдрын 75%-ийг эрт үед нь бүрийн эмчлэх боломжтой юм билэ. Иймд хотоодны дорог 40 наснаас 40 наслал хүрсэн бол та 2 жил тутам нэг удаа хэлэх ёстой болчихж байгаа. За тэгээ хожуу онцлогдсон өвчөө хүндрэх эрсдэлтэй байдаг. Бүдүүн гэсний хор давдрын 90% нь эрт үедээ онцлогдож эмчлэгдэх бас боломжтой. Хэрвээ та 45 настай бол 5 жил тутамдаа бүдүүн шулуун гэсний дурангийн шинжилгээ заавал хийлгэхийг зөвлөдөг юм лээ. За тэгээ ходоод бүдүүн гэсний дуран хийлэх үед янз бүрийн халдвар авах эрсдэл үүсдэг ч тийм. За тэгвэл үүнээс айх хэрэггүй интернет эмнэлэг олон улсын болон дотоодын стандартын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. За нэг удаагийн багш хэрэгслийг ашигладаг байна. За интернет эмнэлгийн давуу талаас нь дурдах юм бол нэг зэгт төвлөрсөн 5 тухтай аюулгүй орчин. За үйлчлүүлэгчдэд одоо зовир багтай тайвшруулахтай дуран сонгох боломжтой гэдэг юм лээ санал болгодог гэсэн. За тэг мэрэгчсэн туршлагатай эмнэлэг зүүн баг за сүүлийн үеийн дурангийн иж бүрэн тоног төхөөрөмжийг ашигладаг олон улсын болон дотоодын стандартын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт бол маш сайн хийдэг юм лээ. За тэгээ хувь хүний онцлогт тохирсон эрүүл амьдралын дэглэм зөв хоолтын мэрэгжлийн зөвлөгөөг бас чадварлаг өгд юм байна. За тэгэхээр хаашаа очих вэ гэхээр дахин уул дураг 19 дэх орохороо Чингисийн өргөнчлөлөд интернет эмнэлэг байрлаж байгаа. Холбоо туудсны дугаар 70 техник 1111 70 техник 1111 гэсэн дугаар л олготорой. Сошиал хаяг нь интернет цэг юм байна гэдээ харахад ирхнэ. Баярлалаа хамт ажилласан интернет эмнэлэг байлаа. Баярлалаа. За ингээд дэлгэцийн бүтээлтэй кинонд тоглоод үзчихэж байгаа, драма тоглоод үзчихэж байгаа. Тэгээ үүний дараа алдарт сайн чөтгөр гэж кинод Гоблин. За тэнд бас маш мундаг дүрийг бүтээсэн байдаг те. Нөгөө гол дүрийн Кингон жүжигчнийг дээрлэгч байгаа. Тэр Наац хичээн дүрийг бүтээдэг хаа. За тэгээд 22 онд 22 оны хит бүтээл Лохты Глори кинонд бас дүр бүтээсэн. Ер нь ингээд уран бүтээлх нь карьерийг хараад байхад Солонгост хит болсон баг бүх бүтээлийн хүнж тоглосон байл шүү дээ. Тийм ээ тий. Анзаарахгүй л яваад байсан болохоос ш бүгд нь л байж таараг. Тоглосон юм билээ. За тэгээ уг бүтээлийн зохиолыг бичсэн алдарт зохиолч Ким Инсү гэж хүн байгаа энэ The Glory киноны зохиол өгсөн. Анхнаасаа энэ Юмэра жүжигчнийг бас л бодсон байсан гинэ. За энэ хүнийг л кинонд тоглуулна та гэж бодсон. Тэгээд зохиолоо бичихтэй буюу дүрээ ингээд анх гарахтаа ч гэсэндээ Юмэра жүжигчнийг бодож байгаад ингээд бичсэн гинэ. Тэгэхээр хамар юм шиг байгаа тийм. Хүнийг бодцохоор хүнийг нь бодоод бичсэн гэсэн үг. За тэгээ энэ хүү бүтээлд олон алдартай хүмүүс орсон буюу нөгөө амьдралын эдрэг киногаар танигдсан жүжигчин Сун Яки хүртэл байсан шүү дээ. Гэтэл хамгийн түрүүнд сэтгэлдээ зохиолч нь өөрөө энэ Юмеран жүжигчнийг бодсон байсан гэхээр тэр хэмжээгээр ер нь их чадварлаг жүжигчин болж таарад байна. За дараагийн баримт нь өөртөө итгэх итгэлийг олж авч чадсан байдаг. Түрүүн ч гэсэн дурдсан те ер нь жоо өөртөө итгэлгүй би чаддгүй юм байна. Би ер нь амжилт гаргаж чадахгүй байхдаа ч гэдэг юм шантрах зүйл бол бишгүй тохиолдсон. За ингээ 2019 онд цацагдчихсан Цахирмаа цэцэг дэлгэрэх цагаар хэмээх драма тун хүчрхэг өмгөөлөгч эмэгтэй дүрийг бүтээж чадсан. Тэг өнгөрсөн хугацаанд бүтээсэн дүрүүдээ бодоод ахаар үргэлжил ийм хүнд хэцүү амьдралтай ийм тийм эсвэл нэг ийм золгуу тавлантай авгаан дүрийг хөвчлэн бүтээдэг гэсэн. Тэгсэн чинь энэ кинонд маш мундаг ийм хүчрхэг өмгөөлөгч дүр бүтээсэн. Тэгээд нөгөө ийм авгаан хувцамсаа л bijдэг хүн чинь хөндлөн гараад ирчих. Гоё хослолтойгоо ачаал те ийм хүчрхэг дүр бүтээсэн. Өөрт нь ч гэсэн маш их таалагдсан. Гэхдээ яг нүүдлэр бодсон л таа жоохон санаа зовх зүйлс байсан. Үзэгчд намайг ингээд сайнруулж авах болоо те. Би өнгөрсөн хугацаанд дандаа л ийм дүр бүтээдэг байсан. Тэгээд одоо ийм дүр надад яг ингээд тохирох болов гэдэг дээр санаа зовж байсан. За гэвч энэ кино цацагдсны дараа үзэгчдийн дийлэнх нь магтсан. Үнэхээр мундаж үжиглсэн. Ер нь энэ дүрийг энэ хүн бүтээхгүй болохгүй байсан болоо да гэж бодох хэмжээний сайн жүжиглж чадсан. Тэгээд өөрөө ч гэсэн
гэсэн өөртөө итгэлээ олж авсан. Үгүй би юу нэ ийм мундаг эмэгтэй дүрийг ч гэсэн бүтээж чадхал юм биш үү? Яг үнэ. Би яагаад өнгөрсөн хугацаанд ингээ өөрийгөө голоод ирсэн юм болоо. Тэгээд дандаа би нэг юм авгаан дүр бүтээн гэж юу аах вэ? Би ийм дүр ч гэсэн тоглож чадах юм байна штэ гэж бодсон. За тэгээд энэ кино цацагдсны дараа үзэгчдийн нөгөө харах өнцөг өөрчлөгдөө. За тэгээд өөр одоо найруулагчдын ч гэсэн харах өнцөг өөрчлөгдсөн юм уу? Төрөл бүрийн дүрийн санал орж ирдэг болсон юм бэл. Дандаа нэг авгаа биш те. Янз бүрийн те. Янз бүрийн санал орж ирдэг болсон гэсэн. За нөлөөлөлттэй жүжигчин гэж хэлэгддэг гинэ. За Юмеран жүжигчин нэг театрт хамт ажиллаж исэн Ахмад уран бүтээлч болох Ким Юнсогт тусалж исэн удаатай. За жүжигчин маань Чолла намдуу аймаг Ёсууд төрж өссөн буюу нутгийн аялагтай хүн юм билээ. За тэгсэн тэр нөгөө Ким Юнсог жүжигчин маань нэгэн бүтээлд нь Чолладуу аймгийн аялагтайгаар яр шаардлага гарсан юм байна л да. Тэгээ хамгийн түрүүнд бодсон хүнгүй энэ ч одоо Чоллодоо төрсөн гэхээр Юмеран жүжигчин байгаа юм биш тий. Ер нь түүнээс тусламж авъя. Тэгээ холбогдоод манай хүн болохоор тэр зохиолыг нь одоо тэр нутгийн аялагтай ярих хэсгүүд текстүүдийг ингээд аудиор бичиж өгөөд явуулсан. Харин жүжигчин Ким Юнсог зураг авалт эхлэхээс өмнө сонсож хагаад тэгээд жүжиглсэн байдаг. За мөн алдарч жүжигчин Ким Тэри байгаа. Залуу жүжигчин Ким Тэригийн хувьд мөн л адилхан жүжигчнээс тусламж авч ирсэн гинэ. Энэ хоёрын ижлэгэн зүйл нь юу гэхээр хоёулаа жүжигчнэр суралцж байгаагүй. Тэгээ яг нөгөө хилжилтээ энэ Ким Тэри үгүй би одоо ингээд те ерөөсөө жүжигчнэр ажиллаж исэн юм туршлага байхгүй. Тэгээд яах вэ гэдээ асуусан. За тэр үед нь чи ингээ манай театрт ороо гэдэг ингээ санал болгоод театрт нь орсон. За тэгээд театрт орсны дараа бие бинийгээ дэмжиж те хоёулаа адилхан туршлага байхгүй. Гэхдээ яг нэгэн жоохон ихчмэд байгаад шүү дээ. Тэгээ ингээ хамтдаа жүжиглэх тухай нэлээ хичээд суралцгаасан. За тэгээд Юмеран жүжигчний хэлж аар үгүй би одоо энэ Ким Тэрэд зааж өгсөн сүртэй зүйл бол байхгүй. Тэр бол өөрөө юм мундаг жүжигчин байсан шүү дээ гэж сайхан даруй төлөв хариултыг өгсөн байдаг. За хайр дурлалын хувьд 2005 онд хурмаа хийж 2012 онд охинтой болсон. За тэгээд би нөхрийн талаар хайгаад юусоо олсонгүй. Па нууц зэн те. Тийм юусоо энэ тэнд зураг хүрэг байдгүй мэлээ. Тэгээд нэг нөхөр гэдэг хүн олсон чинь нөгөө юм амьдралаа өөрчилдөг телевизэн шоу гэх юм уу. Жишээлбэл одоо энэ чинь солонгос жүжигчин мааш тэгснэ гинтгэн хятадын нэгэн гэр бүл очингуудаа ингээд нөхөр хөвгтдөг хүн болоод тэгээ нөгөө нөхөр нь ингээд юм хятад залуу гэр бүлийн зураг авахулсан. Сольдог штэ те. Ингээд гэр бүлийн сольдог нэвтрүүл гэдэг штэ. Тэрнтэй адилхан л юм байл л дээ. Тэгээ тийм нэвтрүүлд оролцож байсан тэр зургандыг нь хараад л хүмүүс нөхөр нь юм болов гэж бодсон. Тэгээ би бас тэгж бодсон чинь нөхөр нь биш юм байлээ. Зураг хүргэнд байхгүй, хувийн мэдээлэл ч гэсэн байхгүй. Тэгээд ямар ч тач 2012 онд охинтой бас нөхөртөө болохоор 5 он суусан гэхээр 7 жилийн дараа охинтой болсон юм билээ. Тэгээд яг уу маш олон уран бүтээл тоглосон нөгөө Mask Girl гэж бас кино шүү дээ. Хит болсон Lori Goblin гэдэг жүжиглэлтээр л их алдартай, хувийн амьдрал талаас ямар нэг юм сенсацд өртөөд идэггүй, буруу зуруу юм хийгээд идэггүй, юм жүжигч юм билээ. Тэгээд одоо 48 таа ч гэсэндээ дараагийн уран бүтээлүүд нь бүр хүлээлт үүсгэж байгаа хүн гэж хэлж болно. За амьдрал чамд жүрж өгөхөд гэдэг энэ драма дэр ч гэсэндээ бүр нэм анги болгон дээр гардггүй шүү дээ. Тэгтээ үнэхээр чадварлаг жүжиглэж чадсан. Энээс өмнө бол нэг юм үнэхээр болдгоо, муухай, тийм авгаан дүр бүтээжсэн бол одоо болохоор ийм мундаг ээжийн дүр бүтээсэн ч гэдэг юм уу. Тэгэхээр сөрөг таал, даваа юу гэдэг сайн тал аль алийг нь сайхан бүтээжд юм бэл. Тийм байна. Одоо тэгэхээр ахаа шинэ ямар дүрээс гарч ирэх нь таваршгүй юм байна те. Юу ч болоод гарч иж магадгүй юм байна. Зя мундаг жүжигч юм байна. Өө мундаг байна. Баярлалаа энэ түргээ нэвтрүүлгээ өндөрлөө. Студид хөтлөгч Анцаа Амин хариулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аялахад ас хязгааргүй 7 жилийн төгжүүлчин компани аяллаа хөтөлбөрөд мөн интернет имлэг байлаа. Үргэлжлүүлэн та бүхэн маань амар цэг нэвтрүүлгээ улаан сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.